Цагаан сар 2026 үзэсгэлэн худалдаа Монгол Баяр, Монгол Бэлэг өрөөндор аймгийн спортын ордон болон залуучууд театрын гадаах найрамдал талбайд зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэн худалдаанд дотор танхим гадаад талбайд дийд 12 аймгийн 123 жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйнч, иргэд хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, айраг цагаан эдээ, махсун бүтээгдэхүүн худалдаалж байна. Энэ жилийн хувьд импортоор орж ирсэн хүнсний болон бараа бүтээгдэхүүн худалдаалахгүй, зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд борлуулагдаж байгаараа онцлог байна. За энэ удаагийн арга хэмжээнд байна 12 аймгийн хөнгөн үйлдвэрлэлээс гадна одоо гадаа найрамдал талбайд цагаан эдээ мах 6 аймгаас одоо ирж оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа маань бас зөвхөн Монгол Баяр, Монгол Бэлэг гэсэн бүтээгдэхүүнээр оролцож байгаагаараа онцлог ялгаатай байна. За энэ дотор талбайд бол одоо 73 аж ахуйнч иргэн одоо бүтээгдэхүүн хөнгөн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр одоо бүтээгдэхүүнээ борлуулалтаа хийх гээд оролцож байна. 12 аймгаас ирж оролцож байгаа. Гадаад талбайд бол 50 гаруй аж ахуйнчуд, иргэн аж ахуйнчуд оролцож байна. Манай хүнс үдэжхэн газраас эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн дээр нь бол хяналт тавиад эрүүл ахуйн хяналтыг тавьж ажиллаж байгаа хүнсний бүтээгдэхүүн, махсуу, цагаан эдэн дээр хяналтын байцаагч нар маань тогтмол ажиллаж байна. За сав баглаа бодол дээр стандарт хэмжил зүйн хэлтсээс бас давхар ажиллаж байгаа. За тэгээд хөтөлбөрийн дагуу 8-аас 15-ны өдрийг дуустал арга хэмжээ зохион байгуулагдана. За энэ хүн хугацаанд бас аймгийнхаа шилдэг бэлгийн багцыг шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бас шалгаруулах арга хэмжээ болох байгаа. За өдөр болгоны 16 цагаас энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгчд маань өөрсдийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгээс худалдсан суглаат худалдааг бас зохион байгуулж байгаа. Үзэсгэлэн худалдаа 2 дугаар сарын 8-аас 15-ны өдрийг дуустал үргэлжлэх тул дарханчууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.